Ламжин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад нь нөлөөлөх тэднийг нийгмийн бүх талын харилцаанд оролцоход нь ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар идэвхтэй үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлэн ажиллаад 7 жил болж байгаа. За өөрийнх нь хувьд бага байхдаа хүнд өвчин тусаж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш, залуу насндаа хүн бүр идэвх санаачлагтай байж бүх боломжоо ашиглах хэрэгтэй гэдгийг бусдад хандан уриалж ирсэн юм. Өнөөдрийн ДЭТ-ийн сургалтын зорилго нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвөр ойлгуулж таниулах, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгуулахын төлөө хийж байгаа. Зөвөр яг залуу наснд хүн ямар ч байж болно шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжлийн бэрхшээлтэй боловсралгүй тэр бол ерөөсөө л хамаа байхгүй. Зөвөр залуу нас гэдэг эргэж ирдэггүй. Нэгэн л удаа тохиолддог зүйл. Тийм болохоор залуучуудыг хийд имийг битээ гэртээ хөвтөж өнгөрөөгөөч. Тэ гараад ажил хийх нь чухал биш ээ. Гараад нийгэмд оролцох нь чухал гэдэг юм аа. Нийгэмд өөрийгөө дуу хоолойгоо хэн нэгэнд хүргэх нь ганцхан чиний дуу хоолойд бас хэн нэгэнд дутчихж магадгүй тийм байх учраас би өөрийгөө битээ голоорой гэж хэлье. Түүний хувьд түгээмэл хөгжил бие даан амьдрах төвд ажилдаг мөн амралтын өдөр болон оройн цагаар тэрэгэнцэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн машиныг засаж тооноглож маш завгүй ажилдаг гэдгийг хуваалцж байлаа. Яг хоо энэ салбарт ажиллаад тэгээд ялчгүй хэрэгцээ шаардлагууд гарч ирсэн. Тэгээд найз нөхөдтэй болоод тэрэгэнцэртэй тэгээд тэр хүмүүсийн маань эхлээл тэрэгэнцэр нь эвдэрдэг болсон. Эвдрээл тэгээд нөгөөдөл маань засах хүн байхгүй. Тэрийг яахаа мэдэхгүй баргалжил хайдаг, ахаа шинийг авдаг. Тийм л байсан. Тэгэл тэр үед надад бас нэг тухайн цаг үеийн мөчлөгөн таарад Японы Z компани Imashimi-san гэдэг нэг хүнтэй танилцаад тэр хүний шавьяар ороод тэгэл тэрэгэнцэр засаж эхлээд 5 жил болоод сүүлдээ Монголд хүртэл бид нэр өөрсдөө 5-6 дахь жилдээ болж байна. Үйлдвэрлэж эхэлт үтсэн байгаа. Тэрээр түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн залуучуудтайгаа хамтран дүүргүүдийн хороодын эмч багш нар нийгмийн ажилтан удирдах албан тушаалтанд хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал тусгай сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа гэдгийг хэлж байсан. Мөн иргэдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гаднаас нь хараад өрөвдөж ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй халамжийн мөнгө аваад идэвхгүй амьдардаг мэт төсөөлдөг. Харин хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш. Бид тэгш оролцоотойгоор нийгмийн бүх харилцаанд идэвхтэй нөлөөлж шинэ өөрчлөлтийг бий болгож чаддаг. Өмнөхөө төлөө хичээж байна гэдгийг хэлж байсан юм а. Light News мэдээллээ.